За төсвийн тодтголтой холбоотой мэдээллийг та бүхэн хүлээн авч үзэж байна. За бид энэ асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд өгөхөөр сангийн сайд Мэд сайхныг студид орсон. Оройн дүргээ танд. Оройн дүргээ. За төсвийн энэ тодтголтой холбоотой олон асуудлууд бий боллоо л доо. Тухайлах юм бол манаас төсөв 1.4 их найт төгрөгийн алдагдaltaй байхад төрийн албан агчдын цалин болон ахмадын тэтгэврийг нэмэх боломжтой юу? За манайд ийм мөнгө байгаа юу? За хэрвээ одоо нэмэх гэж байгаа бол ямар шатаралтай нэмэх гэж байгаа гэдэг асуудалтаар одоо хэлээ ихлээр ярилцлаа гэхэд. Одоо энэ өдөр мэд өргөө. Засгийн газар 2026 оны төсөв тодтол хийж өгсөн хөрөнгө өргөн барьлаа. За засгийн газраас баримлж байгаа 2026 оны төсөв хийж тодтолын гол хоёр үндсэн агуулга нь нэгдүгээр иргэдийнхээ орлогыг хамгаалах, нөгөө талдаа стратегийн нөөц бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд гэсэн энэ хоёр үндсэн бодлогыг төсвийн тодтолдод тусгаж орууллаа. За нийтдээ засгийн газар 1.4 их найт төгрөгийн зардлыг ханаж буюу одоо засгийн газар маань нэг засгийн газар бүсээ их чангалж байгаа. Одоо байж болох дээд түвшинд хүртэл чангасан. За ингээд одоо зардлынхаа 1.4 их найдын зардлыг хасаж энэ хэмжээгээр нь сая минут орцсон иргэдийнхээ орлогыг хамгаалах нөгөө талдаа стратегийн бүтээгдэхүүнийхээ нөөцийг бүрдүүлэх чиглэлд энэ таасан зардлаа зарцуулъя гэдэг байдлаар төсвийн тодтолыг өргөн барьсан. За төсвийн тодтолын онцлог бол бид ямар нэгэн зардлыг нэмэгдүүлэхгүй 2026 оны батлагдсан төсвийн хүрээндээ зардлаа тааж байгаа. Ерөөсөндөө эрүүл мэнд боловсролын салбараас бусад салбарын одоо төсвийн ерөнхийлөн захирагч буюу бус сайдрын зардлыг бүрэн таньсан. За эрүүл мэнд боловсролын одоо үйлчлэгээ эрүүл мэндийн үйлчлэгээний зардлыг бол танаагүй. За ингээд одоо юу гэдэг хурал зөвлөгөөн форум, тавилга тоногдгоон шалдаж авах машин дэрэг болж авахаас өсвөлээд бүх зардлыг таньсан баг. Одоо эрүүл мэндийн боловсролын салбараас бусад салбарын сайдар бол ерөнхийдөө бараг цалингаа тавиад явах ийм түвшинд засгийн газар хүсэж чадж байгаа. За ингээд 1.4 их найдын зардлын талд хийсэн энэ хүрээндээ боловсролын салбарын өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хийгдсэн салбарын цалин нэмэгдүүлэх асуудал байгаа. За засгийн газар байгууллагад 4 сард байгуулагдсанаас хойш энэ 2026 оны төсвийн хуулиар нэмэгдсэн багш эмчнэрийн цалин нэмэгдүүлэх асуудал маань тухайн одоо сайдрын бас одоо бодлогоос болоод хоёр өөр цалингийн системтэй болсон байна. За энийг одоо манай засгийн газар 5 сарын 1-ээр шийдвэрлсэн. За энэ хүрээндээ бол одоо төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв дотор бол зохицуулт хийх шаардлага үүссэн. За тодтол их нэг үндсэн шалтгаан юм. Тэгэхээр энэ тодтолоор бол эхний ээлжинд боловсролын болон эрүүл мэндийн салбарын энэ шугч нарын цалингийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Тэр өмнө хийсэн асуудал зохицуултуудыг бид тодтолж оруулж ирж байгаа. Зардал хасаж. За эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин бол боловсролын салбарт оролцуулалт буюу 50% нэмэлт хүргэх зорилгоор 11 сарын 1-ээс эхлээд эрүүл мэндийн салбарын эмчнэрийн маань цалин 20%. За мөн одоо энэ хоёр салбарын цалин өсөөд нөгөө талд нь одоо цалингийн асуудал хаягдсан нэг салбар байгаа. Энэ бол төрийн үйлчлэгээний албан агч. За эдгээр хүмүүс маань одоо ямар хүмүүс вэ? Нөхөр эзэмшилгээний ажилчид байна, байгаль орчин цагуурийн мэргэжлүүд байна. За мөн одоо хөдөө аж ахуй, лаборатори ажил энэ төрийн үйлчлэгээний албан агчид бүгдийг энэ хоёр салбарынхаа цалинтай оролцуулж төрийн албан агчдын цалин жиг түвшинд авчрах энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээндээ бол одоо 80.1 тэрбум төгрөг төсөлсөн. За ингээд төрийн албан агчид болон төрийн үйлчлэгээний албан агчдын маань цалин нэг түвшинд авчрахаар энэ төсвийн тодтолыг хийсэн. За мөн одоо хаврын чуулганаар засгийн газраас санаачлан батлуулсан хууль байгаа. Энэ юу гэхээр зэрэг нийгмийн даатгалын багш шинжилгээний хууль байгаа. За энэ хуулиар бол одоо ахмадуудын маань тэтгэврийн энэ зөрүүг арилгах. За нөгөө талд бол одоо урт хугацаа хэрэг урт хугацаа нийгмийн даатгал хэрэгжүүлэн тэр хэмжээгээр одоо тэтгэвэр нэмэгдэх энэ системийг бид одоо хаврын чуулганаар засгийн газар өргөн барьж хурлаар батлуулсан. За энэ хүрээндээ бол одоо ахмадуудын суурь төлөөд ойлголтыг болон тусч өгсөн. За энэ маань нэг 300 мянгаас 100 мянган орнд бага авдаг тэтгэвэр авдаг иргэд маань 300 мянга хүртэл түрүүнээс дээш ингээд ажвар боруулаад 100 мянгаар нэмэх ийм одоо бодлогын арга хэмжээ авсан. За энэ хуулийн хэрэгжилт маань 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжижээр байсан. Тэгэхээр өнөөдөр байгаа одоо эдийн засгийн нөхцөл байдал маань өөрөө гадаад орчны эдийн засгийн шокийн нөлөө өндөр байна. Дотоод инфляцийн нөлөө өндөртэй байна. Энэ үед ахмадуудынхаа орлогыг одоо хамгаалах, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор энэ
хуулийн зөвхөн ахмадууд холбоотой заалтын 10 сарын 1-ээс хэрэгжихээр оруулж ирж байгаа. Төсвийн тодорхойлолтыг дагаж хуулийн өөрчлөлт. Энэ хүрээндээ бол одоо ахмадуудаа нийт одоо 450 орчим мянган ахмад маань хамралдан 196.3 тэрбум төгрөг төсөлж оруулж ирсэн. Нэгсэндээ 27 оны 1 сарын 1-ээс эхэлж нэмэгдүүлсэн тэтгэврийг 26 оны 11 сарын 1-ээс эхэлж нэмэгдүүлэхээр засгийн газар төсөөлж тодорхойлолоор оруулж ирлээ. За энэ бол иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэл хийж байгаа гайхамш. За нөгөө талд дэлхийн нийтээрээ одоо геополитикийн хүнд нөхцөл байна. Америк, Ираны дайн, Орос, Украины дайн гэдэг энэ дайнууд хийцээ дуусгыг бид мэдэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлтийн болон инфляцийн шокод манай улс шууд нөлөөлж Монгол улс гэхэд одоо таахан нефтийн хувьд Орос улбаны усаас шууд хамааралтай. За тэгэхээр энэ хүрээндээ бол одоо нефтийн бүтээгдэхүүнийг нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Дайн хязгаар дуусна тодорхойгүй. За гол нийлүүлэгч улсын маань нефтийн үйлдвэрлэх үйлдвэрүүдээр дайнаас болсон давалдууд гарч байна. За энэ бол одоо дотоодын зах зээл маань энэ төрлийн бүтээгдэхүүний хомсол үүсэх ийм нөхцөлийг гарч. Тэгээд засгийн газар нөөцийг бүрдүүлэх, за иргэдийнхээ одоо иргэд болон аж ахуйн нэгжүүлэх салбарын энэ шаардлагатай түвш бензиний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр энэ төсвийн тодорхойлолтыг чиглүүлж байгаа. За дараагийн асуудал бол мэдээж энэ өвлийг бид нэр хэрхэн цахилгаан дулаантай давхгүй гэдэг асуудал байна. Тийм учраас энэ жил эрчим хүчний салбарт өвлөлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах хүрээнд эрчим хүчний засвар үйлчлэгэнд бол тодорхой буюу одоо 92.7 тэрбум төгрөгийг төсөлж оруулж ирсэн байгаа. За нөгөө талдаа эрчим хүчний дулаан цахилгааны үнийг өсөхгүй байх бодлогыг барьж. Энэ инфляцийн өндөр инфляцийн үед бидний иргэдийнхээ хэрэглээний дээр цахилгаан дулааны үнийг өсөхгүй гэдэг байр суурийг засгийн газар шийдвэр гаргасан. Энэ хүрээндээ одоо эрчим хүчний салбарт 107 тэрбум төгрөгийн тарифын татгасыг өгч. За ингээд эрчим хүчний салбарт нийтээр 200 орчим тэрбум төгрөгийн татгасыг төсөлж оруулж ирлээ. За ингээд өвлийг бол бид нар эрчим хүчний найдвартай ажиллагаа хангах нөөцтэй эрчим хүчнийхээ үн тарифыг өсөхгүйгээр иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэлд энэ бодлого хэрэгжүүлж байна. Мэдээж одоо Монгол банк маань инфляцийн эсрэг бодлогын хүүг өсгөв. Тэгэхээр бидний дотооддоо зогсоож чадахгүй инфляц бол гадаад инфляц. За энэ маань одоо импортлогдож орж ирж байна. Тэгэхээр бидний зохицуулж болох инфляц бол дотоодын үндэсний бүтээгдэхүүн болон энэ эрчим хүчний салбар байна. Тэгэхээр энэ дээрээ бид нар энэ тарифын зохицуултыг хийж байна. Нөгөө талдаа одоо иргэд маань хоол хүнсний асуудлаа бид хангалттай нөөцлж явах хэрэгтэй. Энэ маань иргэд ялангуяа Монгол улс бол улирлын онцлогтой хаврын улирлд одоо махны нийлүүлэлт маань байгаль загварын улирлын онцлогоос хамаарат нийлүүлэлт хомсдог. Энэ үед нь засгийн газар одоо зайлшгүй мах нөөцч иргэдийнхээ олон нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт үнийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өдөр аж ахуйн салбарт 150.3 тэрбум төгрөгийн татгасыг одоо энэ төсвөрөөр тодорхойлж оруулж ирлээ. За энэ хүрээнд юу хийх вэ гэхээр үндэсний гол хэрэглээний бүтээгдэхүүн бол махыг нэг 15 мянган тонны нөөцлийг нөгөө талдаа гол нэрийн бүтээгдэхүүн бол урлагийн гол түүхий Улаанбаатараа дотоодын тариаланчдаас 100 мянган тонныг засгийн газар авч нөөцлөё. За нөгөө талдаа бас урлагийн үйлдвэрлэгч маань тариаланчдаас авах ингээд бид хүнсний за нөгөө хүнсний ногооны асуудал, хүнсний зоорын асуудал, хэрвээ та хүнсний зөөр байгуулах юм бол одоо банкнаас зээл аваад үеимч маань зөөр барьж байгуулах юм бол зээлийн бүгийн татварыг дэмжиж өгөө. Нэгсэндээ зээлийн бүгийн ачааллын хувьчлуулж ачааллын засгийн газар болцоогч. Энэ хүрээнд одоо төсөл тодорхойлоод төсөлж оруулж ирлээ. За мөн одоо удахгүй сургууль цэцэрлэг маань ажиллаж эхлэх чинь гэрт ойрхон хөтөлбөрийн засгийн газар гаргахыг шийдвэрлсэн. Энэ бол нэг ангид оног хүүхдийн тоо ачааллыг бууруулах зорилгоор гэрт ойрхон хөтөлбөрийн 50 төгрөгийг төсөлж оруулж ирлээ. За ингээд төсвийн тодорхойлолт гаргах юм бол иргэдийнхээ орлогыг хамгаалах, инфляцийн эсрэг хийж болох зохицуулбал нөгөө талдаа өвлөлтийн бэлтгэл ажил болон хүнсний хангамж найдвартай байдлыг хангах зорилгоор энэ төсвийн төлөвлөгөөг өргөмөрсөн. Засгийн газар хэмнэлт хийж байна. За энэ хүрээндээ төрийн албан агчдыг цомгдох болов гэдэг асуудлаас хөдлөлтөө төрийн албан агчдын энэ ажиллах хүчин дээр ямар нэг өөрчлөлт орох болов? Засгийн газрын барьж байгаа бодлого бол ерөөсөө бид нар ажлын байраа хадгалах. Өнгөрсөн авар одоо бид нар улсын хурлаар татварын хуулиа өргөн барьж багцуулаа батлуулсан. Энэ дээр бол одоо гол асуудал бол мөн л одоо ажлын байрыг хадгалах, иргэдийнхээ орлогыг дэмжих чиглэлээр одоо хөдөлмөрийн 792 хүртэлх орлогоос нь тэг
Өөрийн татвар болгон амын орлогын татварыг чөлөөлж өгсөн байгаа. За энэ удаа төсвийн бодлоор ямар нэгэн төрлийн албаа авч үйлчлэлийн ажилтныг бол халах биш, харин тэднийхээ цалин нэмэгдүүлж салбаруудын хоорондын цалингийн зөрүүг арилгаж ажлын байрыг хадгалах орлогын инфляцид үүсэж байгаа тэр инфляцийн зөрүүгээр гарч иж байгаа инфляцид идэж байгаа тэр хэсгээр нь дэмжлэг өгөх буюу цалингийн орлогын чиглэлээр илүү гарч байна. Саяхан авилгатай тэмцэх газраас зөвхөн одоо нэг төрийн өмчит компани захирлал гэхэд 6 орчим тэрбум төгрөгийн авилгад холбогдсон асуудал гарсан гэдэг мэдээлэл өсөлтөө. Тэгэхээр төрийн өмчит компаниуд хэр хэмнэлтийг хийж байна. Ингээд авилгын үзүүлэлтийг ингээ харахаар их мөнгөтэй ч юм шиг тий. Гэтэл төр нэг талдаа хэмнэлт хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр төрийн өмчит компаниудын менежмент өөрөө алдагдчихад байна уу гэдэг дээр. Тэгэхээр танай засгийн газрын зүгээс төрийн өмчит компаниуд дээр ямар одоо өөрчлөлт шинжилт хийхээр төлөвлөж байна. Энэ байгууллагуудыг ашигтай ажиллуулах тал дээр юу хийх вэ? За төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах засаглалыг сайжруулах ил тодорхой байлгах чиглэлээр бол засгийн газар төсвийн тодорхойлолтоо дагуулan одоо Ойлгийн санд өөрчлөлт оруулах төрийн өмчит компани засаглалтаа сайжруулах чиглэлээр хуулийн төслийг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа. За ер нь та авилгалын асуудлыг хөндлөө мэдээж авилгалтай болоод засгийн газар тэмцэх ёстой хуулийн хүчний байгууллагууд тэмцэхээс гадна засгийн газар бодлогоороо энэ авилга бий болох нөхцөлийг хааж явсан. Энэ утгаараа бид нар одоо засгийн газар олон улсад нээлттэй замын шалралтыг зарласан. Дэлхийд одоо төрийн өмчит компани засаглалыг сайжруулах чиглэлээр нэр хүндтэй компаниудаас санал өрснөөс одоо улсуудад энэ төрийн өмчит компани сан байгуулж энэ чиглэлээр одоо хөрөнгө оруулалтыг татаж төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр туршлага бүхий Franklin Templeton бол мөн одоо BlackRock хоёр санхүүгийн компаниас санал ирсэн байгаа. За эдгээр асуудал компаниудаа төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр цааш хамтран ажиллаж боломжийг нэгсэрлээр их хуралдаа хуулийн өөрчлөлтийг оруулж байна. За нөгөө талд ирж байгаа нь бол одоо сая төрийн өмчийн санхүүгийн асуудлыг хөндлөө. Тэгэхээр төрийн өмчит компаниудын ногдлошийг улсын төсвийн орлого төвлөрүүлдэг байх. Энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Одоо жишээ нь Эрдэнэс Монгол компаниар уулуурхан компаниуд төрийн үйл ажиллагааныхаа орлогоос ногдлошийг төвлөрүүлдэг. За ингээд эндээс бол баяр хөрөнгөний сондроо тодорхойсон яваад 33% яваад үлдсэн 66% нь Эрдэнэс Монгол компани дээр цааш одоо Монгол Улсын эдийн засгийн хэрэгтэй уулуурхаан төсөл эдийн засгийн төслүүдийг санхүүжүүлэх төслүүдийн зүүх их чиглэл зарцуулах ийм зохицуултаа байгаа. Үүн дээр нэмээд улсын төрийн өмчит компани төрийн өмчит компанийн ногдлошийг улсын төсөлд төвлөрүүлье. Нэгснээр парламент руу оруулж парламент гэдэг чинь ард түмнээс сонгогдсон улсын хурлын төсөв батлах одоо санхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэх төв газар хууль тогтоох эрхгүй байна. Энэ дээр төрийн өмчит компаниудын ногдлошийг улсын төсвийн орлого татсанараа цаашаа бидний орлогоо төрийн өмчит компаниудын ногдлошийг улсын төсөвт орлогоор авснараа цаашаа бид нар ямар хөрөнгө оруулалт зарцуулах юм. Энэ нь бол парламент нээлттэй байг. Парламентын хэлцүүлэг рүү оруулж иргэдэд тодорхой ил тод байлгадаг. Энэ хуулийн өөрчлөлтийг бас оруулж ирж байна. Танаас маш товчхон асууя гэж бодлоо. Манай улс ч одоо өөрөө эрдэс соёлын бүтээгдэхүүнээ борлуулж төсвийн орлогынхаа дийлхийг бүрдүүлж байна. Ер нь энэ оны эх жилийн төсвийн орлогыг одоо дийлхийг бүрдүүлж байгаа. Эрдэс соёлын үн ер нь ямар байх төлөвтэй бол манайх экспортоо ямар одоо байлгахаар энэ төлөвлөгөө тусгаад явж байгаа вэ? За 26 оны төсвийг батлахдаа уулуурхаан университетийг тооцож батлсан. Үүндээ бол одоо гол бидний орлого болох нүүрсний үнийг $70-аар $10 тооцож төсөлсөн байгаа. За зэсийн үн маань бол олон улсын зах зээл дээр өндөр байна. За одоогийн байдлаар бол нүүрсний үн тонн нэг 68 орчим доллар байна. Тэгээд төсөлсөн хэмжээндээ хүрэхгүй байна. Гэхдээ нөгөө талаар бид нэр экспортынхаа бие хэмжээг нэмэгдэж байна. 26 оны төсвийг төслөхдөө 90 сая тонн нүүрс экспортлоод төссөн. Одоогийн байдлаар энэ өнгөрсөн 7 хоногийн 5 дахь мэдээлэл авах 70 орчим сая тонн нүүрс экспортсон байна. Энэ нь бол одоо бид нар үний ханшны зөрүүнөөс гарч ирж байгаа. Энэгээ бие хэмжээгээр нөх ийм л бодлого гарч байна. За ер нь бол сангийн засгийн газрын хувьд татврын орлогод ажиллах шилд онцгой гарч татврын орлогыг тасалбарлахгүй байх шилдэг. Төсвийн орлогыг тасалбарлахгүй байх шилдээр өмнө эцэхэд төсвийн тусгай шаардлагыг хангасан алдар шилдэглээ олгодог төсвийн тусгай шаардлагыг бариад энэ л зөвлөж. За баярлалаа танд. За таны ажилд амжилт хүсье. За үзэгчдээ манай зочны ярилцлагын цагт сангийн сайд мэд сайхан оролцлоо.